Би саяны сонгуульд 23 их хурлын гишүүн нэр дэвшүүлээгүй. Бүгдийн тэр хууль хяналтын байгууллагаар шалгуулсан энэ хоёр нөхрөөс ахвал энэ гурав. Асуудалтай хүмүүс байна уу алуу? Авилгатай тэмцэх газраас бичгийн авсан. Цагдаагаас бичгийн авсан. Ингээд асуудгүй хүмүүс одоо нэр дэвшүүлье гэж ингэж би ярьсан. За манай цогтоотрол дарга маань байж. Одоо миний гадаад иргэн сайд. Улсын хурлын гишүүн. Надтай одоо 3 жил одоо гадаад харилцааг маань хөгжүүлж өглөө. Ажлын хугацаанд ерөнхий сайдынхаа гадаад харилцаа, улсынхаа гадаад харилцааг үнэхээр өндөр түвшинд авч явсан манай цогтоотор маань. Хятадтай сайхан харилцаа тогтоож өглөө. Шинэ харилцаа. Оростой сайхан шинэ харилцаа тогтоолоо. Солонгостойгоо тогтоосон. Америк руу явлаа. Японд руу явлаа. Явсан газар болгоноосоо бид нар ол замхтай ирсэн. Орос руу ажиллахад бид нар хийн хоолойтой ирлээ. Цогтоогийн маань ач. Хятад руу ажиллахдаа бид нар цэвэрлэг байгууламжтай ирсэн. Энэ бол нөхөр цогтоогийн ач буюу. Америк руу ажиллахдаа бид нар саарл усны үйлдвэр 350 сая Америк доллар буцалтгүй авч чадсан. Буцалтгүй тусламж. Солонгос руу альчилсан. Энэ утааны асуудлыг цэглэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг авч чадсан. Японд руу альчилсан. Шинэ эсрэг онгоцны бод хурдны зам ашиглалтанд оруулсан. Тэгэхээр манай цогтоо маань бол одоо энэ 3 жилийн 4 жилийн хугацаанд гадаад иргэн сайдаар ажиллахдаа үнэхээр одоо сайн ажилласан. Би одоо цогтоотор сайдтай баярлж байгаа. Эрдэм боловсралтай Оросын холбооны улсад одоо гадаад харилцааны сургууль төгссөн тийм ээ. Англиар, орсоор одоо унган юм шиг ярьдаг. Англи, орсоор намайг монголоор ярьж байгаа юм шиг ярьд юм биш. Заримдаа жоохон атаархмаар. Ийм сайхан одоо залуугаар нэр дэвшүүлсэн. Энэ хугацаанд ажиллахад энэ хүний итгэлийг хүлээж, энэ хүний манлайлал доор ажиллах надад их урамтай байлаа гэж би хэлмээр байна. Монгол улсын төр, Монголын ард түмэнтэйгээ 3 жилийн дотор дэлхийн хүлээж ирсэн хүлээлтээс хамаагүй давж ажилласан би маш баяртай байгаа. Энэ бол үр дүн. Монголчууд бид нар зөндөг хийж чадсан байна. Дэлхийн төшөө гайхагдах өдөр бидний урд байна. Багаар нь дэмжээд өгөөрэй.